Сайн байцгаана уу? Та бүхэнд Humanities podcast-ийнхаа шинэ оны шинэхэн дугаараар уулзч байгаадаа баяртай байна. За ингээд өнөөдрийн манай дугаарын зочноор манай сургуулийн мэдээлэл харилцааны менежментийн сургуулийн 2015 оны төгсөгч Ариун Зул оролцохоор урагтаад байна. За ингээд зочинтойгоо холбогдоод бүгдээрээ яриагаа эхлэе. Сайн байна уу Ариун Зулаа? Сайн байна уу? Өглөөний мэнд хүргэе. Хорионы үед ингээд цахимаар холбогдож байна. Наа өрсөнд баярлалаа. За бидний урилгаагаас хүлээн авч энэ дугаарыг маань зочноор оролцож байгаад маш их баярлалаа. За өөрийгөө товч танилцуулахад сая дурдсанчлан 15 онд сэтгүүл зүйн ангийг төгссөн байгаа. Тэгээд илүү карьерийнхаа хүрээнд танилцуулан явчих гэж бодож байна. Тэгээд оюутан байхдаа төгсөх курстэй дадлага гэрэг сэтгүүлд дадлага хийжсэн. Тэгээд дадлага хийж байхдаа төгсөх ангида шууд ажиллаад явцсан хичээлийнхаа хажуугаар. Тэгээд сэтгүүл зүйн салбарт богинохон хугацаанд ажилласан. Гэхдээ их сонирхолтой ариун туршлага хоримтлуулсан гэж өөрийгөө боддог. Тэгээд 19 онд Америкийн засгийн газрын Fulbright-ийн тэтгэлгээр Америкийн Филадельфийн Temple гээд сургуульд мастрын зэрэгээ хамгаалсан. Гэхдээ мастраа болохоор арай өөр чиглэлээр хамгаалсан ба яг сэтгүүл зүй биш олон нийтийн харилцаа, тэр дундаа хөгжлийн олон нийтийн харилцаа гэсэн чиглэлээр сураад өнгөрсөн 6 сард ирсэн. Тэгээд ирээд шууд ажилд ороод ингээд явж байгаа. За баярлалаа. Одоо ямар чиглэлээр ажиллаж байгаа вэ? Одоо болохоор би Нүбийн хүн амын сангийн яг хэвлэл мэдээлэл олон нийтийн асуудал хариултсан шинжээч гэсэн албан тушаал дээр ажиллаж байгаа. За баярлалаа. Тэгээ магистр нь болохоор олон нийтийн харилцаа гэж байна. Гэхдээ ялгаагүй нөгөө салбар дотроо сэтгүүл зүй суурьтаагаар магистраа хамгаалсан юм байна тий. За баярлалаа. Тэгээд түрүүн бас өөрөө дурдлаа. Оюутан байх хугацаанд нөгөө ажлын гараагаа эхэлжсэн гэд ярьсан тий. Тэгэхээр тэр талаасаа илүү дэлгэрүүлж яриач оюутан байж байгаад ажиллаад ингээд явсан гэхээр ер нь бол ингээд анхны ажлын гараа нь яаж эхэлж ирсэн юм. Магадгүй тухайн үед нэг хичээлээ ажиллаа яаж зохицуулах уу энтер гээд ингээд магадгүй бас Trump хэмжээний сорилт бас тухайн үед болж исэн байх тий. Тэгэхээр тэр талаасаа илүү дэлгэрүүлж яриач ямар байсан бэ? Сурчаагаад тэгээд одоо мэргэжлэрээ ингээд ажиллах боломж гараад ажиллаад эхэлсэн байна тий. Тэр талаасаа яриач бид. За яг оюутан байхад яг манай сэтгүүл зүйн хичээл болохоор гол төлөв зундаа ингээд дадлага хийлгүүлдэг. Тэгээ хамгийн сүүлийн төгсөх курст бол илүү яг тийм практик дадлага хийхийг ер нь бол шаарддаг. Тэгээд яг практик дадлага би яг хаана хийх вэ гэж судалж агаад илүү бас өмнө нь таньдаг байсан хүмүүстэй холбоотой бас илүү сонирхолтой одоо миний илүү сонирхох байх гэсэн тийм байгууллага руу холбогдоод яг гэрэг сэтгүүл рүү холбогдчихсэн л тоо. Тэгээд илүү сонирхолтой байсан болохоор ягаад чи надад тийм аюу хүнд бэрхшээлтэй юм бол ховор байсан. Яг нөгөө ажиллаж исэн хүмүүс дундаа ороод тэгээд одоо бүр сүлдээ аюу сайн найзууд болоод явсан. Тэгээд тэр утгаараа илүү одоо яаж яг ажиллах вэ гэдэг тал дээр ингээд хэцүүч үед юм уу би одоо ингээл яаж цагаа зохицуулах вэ гэдэг юм. Тэр тал дээр бол айгүй гайгүй байсан гэж би боддог. Тэгээд ерөнхийдөө яг төгсөх курсын оюутан илүү диплом бичиж байгаа. Тэгээд ерөнхийдөө яг төгсгөөд төгслийн шалгалт гэдгийг бусдаар тооцох юм бол ер нь бол оюутан байхад айгүй их цаг гардаг гэж би боддог байхгүй юу. Тэгээд тэрийг илүү одоо үр дүнтэй ашиглахад одоо яг тэр дадлага маань аюу туссан л та. Тэгээд дадлага хийж эхэлсэн цагаас хойш яг үнэхээр сэтгүүл зүйн салбарт ажиллах яг ямар үедээ өдөр тутмын ажлын үеийн гэдгийг илүү мэдэх боломжтой байсан. Яагаад тэгэхээр ингээд сурж байхад бол тэг аюу их онл үзсэн. Тэгээ яг үнэндээ нөгөө биеэрээ хийж үзээг болохоор мэдэхгүй. Тэгээд тэр дадлага маань аюу их тусалсан гэж боддог. Тэгээд яг хоо дадлага оюутан байхдаа дадлага хийгээд явцсан болохоор одоо карьераа одоо яг ангийнхнаасаа ч юм уу одоо яг үеийнхээ хүмүүсээс
төрүүлж эхлээд одоо хэцүүч байдаг юм уу, сайхан ч байдаг юм уу, янз бүрийн юмнуудыг ойлгоод явах боломж нь арай эрт гарч ирсэн болохоор айгүй баярлж явдаг л та. Ааха. Зөв. Тэгэхээр нөгөө тухайд одоо ингэ сэтгүүлчээр ажиллаад тэгэхээр тухайн үеийн нөгөө анхны ажиллаж исэн үеийнхэн нөгөө ажил үүрэг нь бас ямар байсан юм бол тэрнээс биш одоо ингээд нөгөө зүгээр ажиглахад сурч агаад тэгээд сэтгүүлч нар гэхээр бид нар бол ингээд нөгөө сурвалжлагын сэтгүүлч нар байдаг шүү дээ тий сурвалжлагч нар байдаг тэгвэл нөгөө нийтлэл сэтгүүлч нар байдаг эдэргээд явдаг. Тэгэхээр тухайн үед өөрийн чинь ажлын одоо үүрэг ройл нь ямар байсан бол магадгүй ингээд нөгөө оюутан байгаад ширээний ард суугаад ингээд багшаастай ингээд онл үзээд мэдээлэл ингээд аваад мэдлэг аваад ингээд сурч агаад яг ингээд ажил дээр гарсан чинь тулгамдчихсан тохиолдол байсан уу? Тэр талаасаа бидэнтэй уулзаач. За манай гэрэг сэтгүүл болохоор 7 хоног тутмын хэвлэгдмэл сэтгүүл тухайн үед яг хэвлэгдмэл байдлаар гардаг байсан. Тэгээд ерөнхийдөө би яг төгсөг курсын оюутан байхдаа ч тэр яг аль чиглэлийн одоо сэтгүүл зүйчин бас дотроо тий эдийн засгийн байх юм уу одоо урлаг соёлын байх юм уу ч гэдэг юм уу янз бүр яг тухайн үед би бас яг алийг өөрөө сонирхож байгаа бас сайн мэдхгүй. Тэгэл яг дадлага хийгээл эхлээл яг аль буланд юу бичих үү гэдэг асуудал хамгийн ихний асуудал гарч ирж байгаа. Тэгээд ерөнхийдөө илүү өөр ойр одоо илүү сонирхолтой гэхээр яг ялцч урлаг соёл болж ирсэн л дээ. Тэгээ урлаг соёлын чиглэлийн нийтлэл жижиг сажиг мэдээ айгу хийдэг байсан. Тэгээд яг тулгамдж байгаа асуудал гэвэл яг тулгамдсан асуудал гэвэл яг энтэй холбоотой гэсэн үг юм уу? Яг би өөрөө яг ямар чиглэлээр гүнзгийрээд тэгээ яг тэрнгээр яг цаашд яаж өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй юм бэ гэдгээ бас олоход баг зэрэг одоо бэрхшээл тулгарсан гэх юм уу. Тэр бол яг тийм аюу хүнд давж дуулшгүй бэрхшээл бол биш. Гэхдээ яг дадлага хийж гиснээр за би энийг шийдэх хэрэгтэй юм биш үү? Би эртнээс энийг тодорхойлсноор цаашаага илүү гүнзгийрээд тэг карьерийнхаа төвшөнд хөгжих хэрэгтэй юм биш үү гэдэг одоо гэдэг ойлголтыг илүү ухаарч ирсэн гэх юм уу? Тийм. Зөв. Тэгэхээр нөгөө илүүтэй нөгөө өөрийнхөө одоо сонирхолтой чиглэлээ олж авахд тэр дадлагын хугацаа нь айгүй их тийм төхөн болсон юм байна тий. Тийм. Зөв. За тэгээд одоо ингээд өнөөдөр хүртэл салбартаа ингээд ажиллаад бас ингээд мэржлээ дээшлүүлээд ингээд суралцаад ажиллаад явж байна. Тэгэхээр ер нь бол сэтгүүлч хүнд салбартаа ажиллахад академик мэдлэгээс гадна тухайн хувь хүний зүгээс ямар ур чадварууд илүүтэй шаарддаг юм байна. Энэ талаар өөрийнхөө ажилласан зүйлсээс ярил. За ерөнхийдөө тэр хувь хүний чадвар гэдэг дээр миний бодлоор зөвхөн сэтгүүлч гэлтгүй бусад одоо мэрэгжилт ч гэсэн хамааралтай ах гэж бодож байна. Илүү нөгөө юмыг илүү том зургаар харах гэдэг юм уу? Одоо юмыг ингээд том зургаар хараад тэгээд одоо яг нөгөө монголоор бол нөгөө шүүмжлэл сэтгэлгээ гэдэг чинь. Гэхдээ яг шүүмжлэлт гэдэг нь өөрөө яг орчуулганд айгүй бас утгын зөрүүлсэн юм шиг санагдаад. Одоо critical thinking гэдэг альва нэг юмыг шууд ингээд хүлээж авахаас илүүтэйгээр одоо илүү логик сэтгэлгээг нь бодоод тэг яг энэ үнэхээр зөв юм уу ч гэдэг юм уу. Энэ үнэхээр тэг ингэж явж байгаа юм уу гэдэг юм уу. Тийм чиглэлээр харах сэтгэлгээ айгүй чухал юм шиг санагдсан. Тэр яг тэгээ мэдээж бас боловсралтай холбоотой тэгээ яг үзэж туулсан юмтай бас холбоотой л байдаг бах. Тэгээд илүү тэр чадварыг илүү хөгжүүл одоо ч гэсэн би тэрийг хөгжүүлэх гэж хичээж явж байгаа. Тэгээд илүү сэтгүүлчийн салбарт сэтгүүлчид ялангуяа тэрэн дээр илүү сайн тэгээ илүү тэргүүлэгч манлайлагч явах хэрэгтэй гэж боддог. Одоо нийт олон нийтийн ингээ бодож сэтгэж байгаагаас илүү төрүүлж бодоод нийгэмд явагдаж байгаа асуудлыг илүү арай өөр өнцгөөс хараад тэгж явах чадвар нь айгүй чухал юм болов уу гэж бодож байна. Бас одоо яг нөгөө байгууллагын зүгээр ажлын түвшний хувьд ч гэсэн ингээд яг хүн яг нэг өдөр тутмын ажлыг хийгээд явхаар бас ингээл тунгааж бодоол нэрээ эн чинь юу илээ гэж бас бодох боломж төдийлөн гардггүй. Тэгэхээр тэрийг аль болох боломжтой бол бид нар яагаад энийг хийж байгаа бэлээ. Тэгээд ер нь энийг ер нь хийх ёстой юм уу ч гэдэг юм. Яг ийм аргаар хийх ёстой юм уу гэдгийг бас ингэж тунгааж бодож явах ёстой юм шиг санагддаг. Тэгэхгүй бол
ингээл яг л ийм байх хэрэгтэй гэдгийг ингээл хийсээр байгаа л ингээд тэгээд хин нэгэн хүн яагаад ингэдэг гингүүт хинч мэдгүй угаасаа ингэдэг болохоор л ингэж явсаар ирсэн гэдэг юм амар их ажиглагддаг. Тэгээ одоо энэ зүгээр нийгэмд явагдаж байгаа үйл явдал дээр ч гэсэн тийм ингээл тодорхой нэг асуудлыг шүүмжлээл эсвэл нийгэм болохгүйсэн ч хүмүүс бүр тоохоо олцсон. Тэгэнгүүт хин нэгэн яагаад ингэдэг гэдэг асуултыг ерөөс асуухаа болцсон. Тэгэл ингээл явж идэг. Тэр яг тэнд яг тийм сэтгэлгээ бас чухал юм болов. Тэгээд тэр хэцүүлтэй яаж ч утсан айгүй хэцүү. Тэгэхээр яг тэр чадварыг аль болох хүмүүс хөгжүүлээд явбал айгүй зүгээр бах гэж бод. Би одоо өөрөө ч гэсэн тэр тал дээр амар хичээгээл явж байгаа гэж бодож байгаа. Зөв. Тэгэхээр нөгөө хайр цагнаас гарч сэтгэх гэж бас их ярьдаг шүү дээ тий. Заавал нөгөө байгаа чигээр нь хүлээж авах биш. Яагаад гэсэн нөгөө өнцгөөснөөс асуудлыг харж чаддаг байх нь айгүй чухлаа. Хайр цагнаас гарч сэтгэдэг болох нь их чухлаа гэж сүүлийн үед бас их яригадаад байгаа. Тэгэхээр нөгөө сэтгүүлч хүний хувьд бас магадгүй тэр ур чадвар бас илүүтэй шаарддаг байх бас магадaltaй юм байна тий. Яагаад тэр сэтгүүлч нар ч өөрөө нийгмийн дуу хоолой болдог. Нийгэмдэр байгаа асуудлыг олон нийтэд илүүтэй нөгөө хамгийн түрүүнд хүргэдэг тийм одоо төрлийн онцлогтой ажил мэргэжилтэй болсон ч үгүй. Тэгэхээр бас нөгөө хайр цагаас гарч итгэдэг асуудалд арай өөр өнцгөөс харж чаддаг байх юм бол нөгөө хүмүүс тийм нөгөө олон талт мэдээллийг их зөв хүргэж чаддаг байх магадлал нас өндөрсгөн тий. За баярлалаа. Тэгэхээр хоёулаа оюутан болж исэн үеэс нь бас ярилцъя гэж бодож байна л да. Тэгэхээр ер нь яагаад ингэж энэ сэтгүүлч гэсэн мэргэжлийг сонгож аваад суралцж исэн бэ? Тэр талаасаа бидэнтэй хуваалцаач. Яаж мэргэжлээ сонгов? Ер нь анх оюутан болохдоо тэр түүхээсээ бидэнтэй хуваалцаач. За би яг зарим яг бүр багаасаа ингээд сэтгүүлч болно гэж айгу хүсэлтэй байсан хүмүүстэй харьцуулахад бол яг надад тэгж тийм хүсэл байгаагүй яг үннийг хэлэхэд. Гэхдээ би ерөнхийдөө нийгмийн ухааны салбар руу орох юм байна. Илүү нийгмийн ухаан руу би сонирхолтой юм байна гэдэг бол мэдчихсэн. Тэгээд яг сэтгүүлчтэй бас яг холбоотой бас нэг шалтгаан нь манай өвөө сэтгүүлч хүн. Тэгээд гэрэл зураг авдаг байсан. Одоо дээр үед одоо юуны намын гэдэг юм уу одоо нэг тийм сонин өдрөө эрхэлж гаргадаг байсан гэд манай гэрийнхэн айгүйх ярьдаг, манай өөж гэсэн одоо тэр үеийнхээ тухай ярьдаг. Тэгээд тэр нь бас надад илүү ойр туссан. Тэгээд ер нь нийгмийн ухааны салбараар л би явах хэрэгтэй байна гэж бодож байгаа. Тэр дундаа бас сэтгүүл зүй айгүй сонирхолтой санагдчихсэн л та. Гэхдээ яг надад яг айгүйх сэтгүүл зүй мэргэжлийг сонгож байгаа хүүхдүүдийг харахаар одоо зурагтаар гараал ингээл айгүй гоё байна гэдэг нь одоо амар хүмүүсийг бас ингээд татдаг юм шиг байна. Гэхдээ надад бол яг тийм хүсэл байгаагүй. Би одоо яг телевизэн сэтгүүлчээр ажиллаж байгаагүй. Гэхдээ илүү одоо тэр нийгмийн асуудал гэдэг тал дээр илүү ойр гэдэг утгаараа сэтгүүлзийг сонгосон л тоо. Тэгээд яг тухайн үед сэтгүүл зүйн ангиудад бүртгүүлж байгаа яг хүмүүнлэгийн сэтгүүл зүйн анги илүү бас сонирхолтой санагдаад тэгээ бас хүмүүнлэг гингүүд одоо ч гэсэн нэг тийм ойлголт өгдөө шүү дээ. Хэлний сургууль хамгийн анх нөгөө хэлний сургууль байсан болохоор гингүүд бас ерөнхийдөө хүмүүнлэгт орвол бас нөгөө хэлээ сайжруулах боломжууд нь илүү нээлттэй байж магадгүй гэсэн бас хүчин зүйл нөлөөлсөн л дөө. Тэгээд сэтгүүл зүйн ангийг сонгоод орж исэн байна. Зөв. Тэгээд тэгээ одоо тухайн үед ингээд сэтгүүл зүйн ангийг сонгоод ороод ирлээ тий. Тэгээд ингээ оюутан болоод яг нэг хичээлээ үзээд тухайн салбарынхаа одоо мэдлгүүдийг ингээл анх аваад эхэлж байгаа шүү дээ. Ингээл эхэлсэн чинь ямар санагдсан бэ? Тэр үеийн сэтгэлээсээ хуваалцаач. За одоо яг анхны хичээлүүдээ санахаар одоо ингээл яг сэтгүүл зүйн түүх тэгэл одоо тэгэл Монголын яг сэтгүүл зүйн үүсэл юу байсан ингээл эхлээл явж исэн. Тэр болгонд ерөнхийдөө өмнө нь бол тийм ойлголт байгаагүй. Яг сэтгүүл зүйг яг онолч байдаг юм уу? Тэр мэдлэггүй байсан. Гэхдээ аягүй сонирхолтойсэн. Тэр дундаа надад яг одоо тахаар тэр олон нийтийн харилцааны онолууд аягүй сонирхолтой байдаг байсан. Тэр үед одоо яг энэ Facebook одоо энэ нэг юм сошиал медиа ингээд дэлхийн ертөнцийг хавтгай болгож ийн илүү ингээд хил хязгааргүй болгож ийн гэдэг онолыг хамгийн анх ерөөсөө огт интернет дөнгөж бараг үүсэж яхад ингээд тодорхойлцсон эрдэмтдийн тэр
тодорхойлж байсан онолууд нь яг өнөөдөр ингээ биелэлээ олцсон ингээ байж байгаа ч гэдэг юм уу. Тэр болгон аягүй сонирхолтой санагдаж. Тэгээ би яг одоо бодоод хахаар илүү тийм олон нийтийн онол надад олон нийтийн харилцаа тал нь сэтгүүл зүгдээс илүү сонирхолтой байсан юм байна гэж би яхад дүгнээд байгаа байхгүй. Тэгээд яг уу тухайн үед одоо яг тэр ерөнхий онлоо үзэж байгаа ч гэсэн яг цаашлаад яг үнэхээр сэтгүүл зүгээр явах юм уу олон нийтийн харилцаагаар явах юм уу гэдэг нь яг хүн болгоны дунд бас тийм асуултын тэмдэглэл байсан л та. Тэгэл тухайн үед яг ерөнхийдөө амар том юм салбар руу ороод би яг тухайн үед яг бодож ирсэн юм. За одоо яг юугаар мэрэгшхийн яг одоо яг цаашдаа юу хийх юм бэ гэдгээл ер нь сонгохгүй бол ер нь бол эн чинь өөрөө дотроо бас амар олон салдаг амар юм бүл бүтэн том салбар юм байна гэдгийг ухаараа жоохон тийм өөр өгүүлэнд одоо яана гэж бодож ирсэн. Тэгэхгүй шууд л одоо за энийг үзлээ. За одоо ингэ сэтгүүлж болох юм. За яг ийм энэ чиглэлээр гэж бол мэдэхгүй байсан. Тийм тэрийг тодорхойлох хэрэгтэй юм байна л гэж аяг бодсон. Зөв. Яг тэгээд нөгөө тийм бодол төрсэн. За би аль чиглэлээр илүү явбал илүү зохимжтой юм болоо гэсэн юм яг үе дээр нөгөө дадлага хийж эхлэв. Тэндээс бас их илүүтэй өөрхөн дуртай сонирхсан чиглэлээ илүү бас олж авсан юм байна тий. Зөв. За баярлалаа. Тэгээд оюутан байгаад за тэгээ төгс курстэй ингээд дадлага хийж эхлээд ерөнхийдөө ажлын гараагаа эхлээд ингээд авцсан баа тий. Тэгээд явж байгаад ариун зул маань нөгөө Америк нэгдсэн улсад бас мэргэжлээ дэвшлүүлээ суралцсан баа тий. Тэгээ энэ талаасаа бидэнтэй хуваалцаач. Ер нь нөгөө суралцсан юм бас нөгөө тэтгэлэг аваад сонгогчлолтоор тэтгэлэг аваад ингээд суралцсан гэж байлгасан. Тэгэхээр тэр талаасаа хуваалцаач. Тэтгэлэг авахт нь ер нь ямар байсан бэ? Хэцүү байсан уу? Үгүй бол төхөмтэй болж исэн талууд байсан уу? За тэгээд дараа нь Америкт очиод ингээд суралцаад эхэлсэн чинь яг ямар байсан бэ? Мэдээж одоо Монголд сурах, Америкт сурах ялгаа бол мэдээж байгаа ах тий. Магадгүй одоо ижил төстэй тал бас байсан болов ямар байсан бол гэж бодож чинь тий. Тэрийн талаасаа бидэнтэй хуваалцааж. За би яг сэтгүүл зүйн салбартаа сэтгүүлчээрээ ажиллаж байхдаа бас яг тийм бодол байсан л да. Ер нь мэргэжил дэвшлүүлэх ёстой. Тэгээд би чинь яг 10 жилээ ч тэр одоо бакалаврач тэр дандаа Монголдо хийжсэн. Гэхдээ ер нь бол мэргэжил дэвшлүүлээд бас нэг өндөр хөгжилтэй оронд сураад боловсролын одоо төвшин одоо систем нь өөр юм чинь бас тэнд үзэх тэнд боловсролын системийг мэдээд тэгээ өөрийгөө ч гэсэн бас чадварын хувьд дэвшлүүлэх ёстой гэж ингээд байнга боддог байсан. Тэгэл аль болох л одоо хилээ сайжруулаад тэгэл хаана ямар тэтгэлэг байна тэрийг ингээд байнга чих тавиал. Тэгэл гэхдээ яг гол тэтгэлгүүдэд одоо тэнцэхэд гэдэг юм уу ажлын туршлага айгүй шаарддаг. Гэхдээ би тодорхой хэмжээнд нэг ажиллаж исэн ч гэсэн одоо бусад тэтгэлэг аваад ингээд явж байгаа хүмүүстэй харьцуулахад айгүй маш бага ажлын туршлагатай байсан. Тэгээ тэр тал дээр би бас одоо яг байраа болоог байгаа юм бол ахиад хэдэн жил ажиллах хэрэгтэй болооч гэж бодоол. Гэхдээ яг үзээд алдیں۔ Эхний ээлж нь ингээд тэгээ зүгээр аппликейшнээ бэлтгэхэд ч тэр одоо тэнцэхгүйсэн ч гэсэн ядчил ингээд сураад ээжээ гэдэг утгаараа тэгээд яг тэр ч удаа хэдэн блэ 18 онд яг ерөнхийдөө 18 оны Fulbright-д өгөн тэхийн тулд одоо TOEFL өгөх хэрэгтэй байна гэд яг тэрний жилийн өмнөөс илүү яг TOEFL бэлдэж эхэлсэн. Тэр үед би тэгээд бүр яг шийдээд угаасаа тэтгэлэг аваад явна гэж бодоод баг ажилласаа гараад тэгээ бараг нэг хэдэн сар чинь баг ажил хийхгүй дан ингээд TOEFL бэлтжижсэн. Тэгээд одоо 18 оны яг Fulbright-ийн тэтгэлэг жилд 2 удаа зарлагддаг. Эхнийх нь болохоор дан Америкийн засгийн газрын санхүүжилттэй, хоёр дахь нь болохоор Америкийн засгийн газар, тэгээ Монголын засгийн газар бас давхар одоо санхүүг нь гаргадаг тийм хоёр янз байдаг. Тэгээд эхнийх дээр нь би материал өгчөөд за тэнцэхгүй бол хоёр дахь дээр нь ахиж өгөндөө гэж бодоод байжсэн. Тэгээд эхнийх дээр нь тэнцсэн. Тэгээд бас тэр тэнцэх процесс чи бас аюу их юм болж байгаа мó. Тэгэл одоо яг энэний тухай яриул баг тустай амар их юм ярих бах. Гэхдээ яг товчдод ярих юм бол ерөнхийдөө яг тэрэнд одоо
гол юм нь яг тэр ажлын туршлага айгүй чухал гэсэн. Тэр дундаа ингээд яг мэрэгчлэрээ ажиллаж исэн айгүй чухал гэсэн. Яг тухайн үед би яг тэтгэлгээр явахын өмнө сэтгүүл зүгээр ажиллаж байхдаа илүү нөгөө гендерийн чиглэлээр сонирхож эхэлсэн л дээ. Яг гендерийн эрхтгш байдал тэгээд тэр үед чи яг нөгөө Me Too гэдэг movement яг эхэлж исэн дэлхийд дахинд. Яг гендер суурилсан хүчирхийл, гендер суурилсан ялгуурлан гадуурхалттай холбоотой асуудлуудаар би их нийтлэл бичиж исэн. Тэгээ ер нь энэ чиглэлээр гүнзгийрээд явах хэрэгтэй юм байна. Тэгээ ерөнхийдөө яг энэ асуудлыг би яг хөндөж яг тэтгэлийн эсээ эднэрээр бичээд одоо тэгээ энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд одоо ингээд тэг би илүү их сурмаар байна те гэдэг утгаар тэтгэлэг рүүгээ одоо аплайдчихсан. Тэгээд тэр нь айгүйх нөлөөлсөн л тө. Тэгэнгүүт яг энийг ингээ бодохоор яг л одоо өмнө нь би бас ажлын туршлагагүй ч юм уу байсан бол яг ямар чиглэлээр гүнзгийрэх гээд байгаагаа мэдэхгүй байх байсан. Тэгээ илүү яг тэр тэтгэлэг олгож байгаа хүмүүс яг үнэхээр хийх энэ хүн тэр юм хийх хүсэж байгаа юм уу? Яг тэрийг хийжсэн тодорхой хэмжээнд туршлагатай юм уу? Тэгээ яг энэнгээрээ цаашлаад юу хийх юм бэ гэдгийг аюу хардаг. Тэгээд яг тэр тал дээр бас ажлын туршлага маань аюу их тусалсан гэж бодож байгаа. За баярлалаа. Тэгэхээр тэгээд одоо тэтгэлгээ аваад сургуультай очоод ингээ Америкийн нэгдсэн улсад очоод суралцаад хэлсэн байгаа тий. Тэгэхээр тэр үеийн сэтгэлгээсээ хуваалцаач яг ямар санагдчихсэн бэ? За тэгээд түрүүн бас асуусан тий нөгөө Монголд сурах. За тэгээд өөрөө ол сураад за тэгээд төгсөөд ажиллаад тодорхой хэмжээний туршлага хоригдлуулчаад тэгээд дахиад одоо очиж сурч байгаа шүү дээ тий Америкт. Тэгэхээр бас хар гүнзгий бас арай өөр болсон байсан байх л да. Тэгэхээр эднүүдээ нөгөө илүү соргоогоос юмыг харсан байх гэж бодож байна тий. Тэгэхээр тэр талаасаа бидэндээ хуваалцаач ялгаа байсан уу? Үгүй бол ижил цэцтэй талуудаас байхыг бас үгүйсгэж тий. Тэгэхээр тий ижил цэцтэй талуудаас байсан уу? Энэ талаасаа ярил. За ерөнхийдөө яг сургуультай очоод би яг програма сонгохдоо илүү яг олон нийтийн харилцаа тэр дандаа нөгөө хөгжлийн олон нийтийн харилцаа гэдэг чиглэлээр сонгосон байгаа. Яг энэ чиглэлээр товч мэдээлэл өгөхөд яг хуу салбар нь ч гэсэн өөрөө Америкт одоо барууны орнуудад ч гэсэн айгүй тийм шинэ салбар зөвхөн олон нийтийн харилцаа дундаа бас ингээд илүү салцсан. Тэр дундаа одоо яг энэ хөгжиж байгаа орнуудад олон нийтийн харилцааг ашиглаад хэрхэн одоо хүмүүсийн зан хандлагыг өөрчлөх үү, хэрхэн хүмүүсийн мэдлэгийг дэвшлүүлэх үү, хэрхэн хүмүүсийн behavior нөгөө нэг зан үйлийг өөрчлөх үү гэдэг юм. Тэр чиглэлийг илүү гүнзгийрж судалдаг тийм одоо салбар л та. Тэгээд яг бас яг энэ дээр явахын яг энэ Fulbright-аар ингэж явахын өмнө би бас нэг жил хүрэхгүй хугацаанд бас яг нэг юм хүмүүнлэгийн байгууллагад ажилласан юм. Олон улсын. Яг тэнээр бас ажиллаж байхад илүү нэг агаарын бохирдолтой холбоотой тэгээд бас нэг юм rural development гэдэг байгаа шүү дээ. Одоо хөдөө орон нутгийн хөгжил гэх юм уу? Тэр чиглэлээр айгүйх үйл ажиллагаа явуулдаг тийм Чех суурьтай Монгол төвтэй Монголд салбартай байгууллагад ажиллаж исэн. Тэгээ яг тэнд ажиллаж байхад бас одоо яг нийгмийн асуудлаа илүү их мэдэх боломж надад айгүйх гарсан. Өмнө нь сэтгүүл зүгээр ажиллаж исэн. Тэгээ дараа нь юм хөгжлийн байгууллагт ингээ ажилласан бас нэг юм өөр хоёр үнцгийг харсан. Тэгээд яг сургуультай очиод програмаа эхлэхэд тэр бас айгүйх надад давуу тал болсон л тоо. Одоо яг ингээд хичээл дээр ингээл ярьж байгаа кейс болгон яг тодорхой нэг нийгмийн асуудлыг ярилцаад тэгээд тэр тухайн асуудлыг одоо хэрхэн одоо юугаар олон нийтийн харилцаагаар ч гэдэг юм уу ямар нэгэн төслөөр ингээ яаж нэг шийдэж болох вэ гэдэг асуудлыг бид ингээл аюух тасгал ажиллаар ч юм уу хийдэг гэсэн. Тэгээд ангийнхаа зарим хүмүүстэй харьцуулахаар зарим нь шууд бакалавра төгсөөд мастер руугаа орсон. Ингээ нөгөө яг Америк хүүхдүүд байгаа байхгүй. Тэгэнгүүт хажууд нь би яг тийм амар олон 10 жилийн туршлагагүй ч гэсэн тодорхой хэмжээнд нэг салбарт ажиллаж байсан туршлагатайгаас гадна одоо Монгол гэдэг улс те ингээд шал өөр тийм нийгмийн хөгжилч байдаг юм уу эдийн засгийн хөгжлөөр шал өөр тэгэнгүүт одоо яг тэр талаараа айгуу давуу тал тэгээд яг манай ангид хичээл өрнж байгаа тэр дискшн хэлэлцүүлэг эднэр дээр арай нэг юм өөр өнцөг нэмэх талаараа би илүү нэг бас давуу байсан баг гэж боддог. Тэгээд
одоо яг ялгаа гэд гэх юм бол яг мэдээж барууны одоо боловсролын систем бол мэдээж шал өөр. Одоо юу хамаагүй хөгжингүү гэх юм уу тий одоо яг нөгөө түрүүний яриад байдаг critical thinking гэл нөгөө нэг хайрцагнаас гадуур сэтгэх юмд илүү шүүмжлэлтэй хандах гэдэг тал дээр яалтчгүй чадвар үнэхээр дутагдсан. Тэгээд яг өөр бас одоо зүгээр жижиг тийм чадварууд байгаа юм л да. Одоо note taking ингээл янз бүрийн зүгээр лекцэн дээр үнэхээр яг чухал юм аа ингээл маш хурдан гэж тэмдэглэж авах дараа нь зэрэгээс хөхөөл ингээл тэрийг ингээд сэргэн санахч гэдэг юм уу те. Одоо зүгээр жижигхэн тэр note taking skill-ээс эхлээл одоо маш их хэмжээний одоо текст маш их хэмжээний тэр одоо унших хэвээр даалгаврыг яг бүгдийг ингээд үг хүсэггүй уншихгүй зүгээр гэл ингээд гол санаагаа авах. Тэгээ тэр дундаас тэрийгэ бодоод өөрөө тэрийг ингээд шүмжлэлтэй хандаад тэрэндээ дүгнэлт хийх гэдэг юм. Одоо тийм чадварууд бол ингээд айгүй дутагдсан л та. Тэгэл анхандаа ч айгүй хэцүү тэгэл юу лээ гэж бодоол тэгэл мэдээж хэлний асуудал гарч байгаа юм чи одоо миний нөгөө төрлөх хэл биш юм чинь. Тэгээ яг нөгөө нэг төрлөх хэл нь англи хэлтэй хүүхдүүдтэй сурж ийн гэдэг чинь бас амар том тийм чаленж. Гэхдээ яг мэдээж бэрхшээлтэй тал байсан. Одоо миний хувьд ихтэй бас давуу талч гэсэн байсан. Тэгэл тэр болгонд тэгээд яг энэ бэрхшээлтэй талууд нь дараа нь мэдээж сайжирсан. Тэгэл багаар тэр чадваруудаа сайжруулаад явсан. Гэхдээ яг тэгэл сураалах юм билээ. Тэгээд дуусахгүй шиг санагдсан шүү дээ. Зөв. Тэгээ тэглгүй яг бид нар чи бүгдээрээ л ер нь бол алхам тутамдаа байнгын шин зүйлд суралцж байгаа. Одоо ялангуяа нөгөө энэ өөрчлөлт гэдэг зүйл чинь маш хурдтай болсон. Болохоор байнгын шин зүйлд дасан зохицох, өөрөө суралцах, нийгмээс хоцрохгүй байх тал дээр бол хүн болгоноос л их тийм хүчин чармаал шаардсан цаг үе болоод байна л да тий. За тэгээд одоо ариун зул маань олон нийтийн харилцаагаар илүү мэрэгшээд ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр энэ талаасаа илүү бидэнд бас жоохон дэлгэрэнгүй ярьж өгөөч. Магадгүй нөгөө энэ салбар сурхаа сонирхож байгаа асуух залуучууд биднийг үзээ сууж байгаа, сонсоо сууж байгаа. Тэгэхээр тэдэнд одоо хэлэхэд сэтгүүл зүй дотроо энэ олон нийтийн харилцаа гэдэг маань өөрөө яг ямар чиглэл вэ? Үүнд одоо ажилласнараа ямар одоо зүйлийг хүн нийгэмдээ хувь нэмэр оруулж болохоор байдгийг тий. Энэ талаас илүү жоохон дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл. За одоо ерөнхийдөө энэ хөгжлийн байгууллагууд сквал нөгөө нэг төрийн бас байгууллагууд гэж одоо ашигын бас байгууллагууд гэж ярьдэн шүү дээ. Яг энэ салбарт олон нийтийн харилцаа гэдэг албан тушаалтай байгаа хүмүүсээ одоо яг хүмүүст илүү сонирхолтой байж магадгүй. Гэхдээ бас яг энэ чиглэлээр сурж байгаа оюутнуудад ч гэсэн сонирхолтой байж магадгүй гэдэг үүднээс нь ярих юм бол одоо зүгээр бизнесийн байгууллагын жишээлбэл олон нийтийн харилцаа хариуцсан хүн бол одоо тэр байгууллагаа илүү сурталчлах ч байдаг юм уу те илүү нэг маркетинг PR таллаад болоод явчихж байгаа. Тэгэнгүүт яг мэдээж хөгжлийн байгууллага ч гэсэн тэр хэсэг байгаа. Мэдээж танай байгууллага чинь юу хийдэг, Монгол улсад ямар хувь нэмэр оруулж байгаа юм бэ гэдгийг мэдээлэх нь чухал. Гэхдээ одоо яг миний нөгөө сурсан мэргэжил болохоор Communication for Development and Social Change гэдэг нэртэй тэр нь болохоор одоо олон хөгжил болоод нийгмийн өөрчлөлтийн төлөөх олон нийтийн харилцаа гэх юм. Одоо монголоор орчуулахаар амар тийм бүртэлчээд байна. Гэхдээ яг тэрний гол зорилго нь бол манай байгууллага ийм хийж шүү гэдэг одоо тийм PR тал гэхээсээ илүүтэй яг явагдаж байгаа төсөл хөтөлбөр одоо тодорхой нэг асуудлыг шийдэх гээд нэг хөтөлбөр явагдаж байгаа шүү дээ. Тэрэн дээр яаж одоо олон нийтийн харилцааг ашиглаж одоо тэр тэнд өөрчлөлт гаргах вэ гэдгийг одоо асуудлыг судалдаг салбар гэх юм уу. Одоо айгүй энгийн ойлголтод жишээлбэл за одоо ингээ ковид гарлаа тэгэнгүүт яг энэ ковид яг яаж ингээд хүнээс хүнд дамжиж байгаа ч гэдэг юм уу те яг ковидыг ингээд ковидоос өөрсдөө хамгаалахын тулд бид нар маск зүүх хэрэгтэй, гараа угаах хэрэгтэй гэдгийг дан нөгөө нэг олон нийтийн харилцаагаар хүмүүст ингэж түгээж байгаа тий одоо ингээл
богинохон видео, шторк ч гэдэг юм уу тэр болгон чинь яг л энэ нөгөө нэг шинж салбарын л нэг хэсэг. Одоо тэгээ энэ салбар чинь бас ингээл өөрөө дотроо ингээл яг ямар чиглэлээр эрүүл мэндийнх байх юм уу, эсвэл байгаль орчин байх юм уу, эсвэл одоо тэр гендер юу гэдгийг те одоо эсвэл тэр хөдөө орон нутгийн хөгжил байх юм уу, бизнес ч гэдэг юм уу бас ингээ дотроо ингээд салаад явчихж байгаа. Яг одоо бол манай байгууллагын нүүбийн хүн амс сан болохоор илүү гендерийн эрхтгч байдал, нөхөн ур зохион эрх ба эрүүл мэнд тэгээ залуучуудын хөгжил гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр би бол илүү одоо гендертэй суурилсан асуудлаар одоо гүнзгийрч ажиллаж байгаа. Тэгэхээр яг нь энийг одоо яг энэ чиглэлээр илүү мэрэгжил дэвшлүүлээд явна гэвэл яг юу сурах вэ гэх юм бол жишээлбэл яг тэр онлоодыг сурна. Яг энэ хүмүүсийн тухайн зан нэг одоо зан үйл хийж байгаа шүү дээ. Тэр одоо жишээлбэл бид нар өдөр болгон шүдтэй угаах, эсвэл заавал одоо бол ингээл гаднаас орж ирээд гараа угаах, эсвэл гараа ариутгах. Тэд нар бол одоо энэ бол шинэ зан үйл тий одоо бид нар яг хийдэг байсан. Гэхдээ одоо илүү одоо энэ ковидаас болоод бид нар зан үйлээ өөрчилж байна. Тэгэнгүүт яг энэ зан үйлээ өөрчлөхөд энэ communication маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Одоо тэгэнгүүт яг хүмүүсийн зан үйлийг өөрчлөхөд яг ямар тактик ашиглаж болох хүмүүсийг айлгах юм уу? Хүмүүсийг сэтгэлийн хөдлөх юм уу? Эсвэл тэр хүндэлж одоо биширдэг одоо тэр нэг олонний танил хүмүүсээр нь хилүүлэх юм уу ч гэдэг юм. Эсвэл эмч мэрэгчлэнүүдээр нь хилүүлэх юм уу ч гэдэг юм. Одоо энэ тактикуудыг сурна. Тэгээд тэрнээс гадна одоо яг энэ communication for development гэдэг салбар илүү бас тийм энэ одоо айгу гүнзгийлдэг юм ярих гэдэг юм л та. Ярьчихгүй гэхгүй юу? Тийм. Саний хэлж байгаа юм бол ерөөхдөө яг хуу тодорхой нэг мэрэгчлэнүүд ч гэдэг юм уу нэг хүмүүс за ийм асуудал байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд бид нар ийм мессеж өгөөд тодорхой хэмжээний өөр зан үйлийг сурталчилж гэдэг юм уу тийм одоо арай дээрээс доош хандсан тийм тактик байгаад байгаа байхгүй. Тэгэнгүүт арай илүү bottom up гэдэг тактик байгаад байгаа. Тэр нь болохоор илүү доороос за хүмүүс яг юу хүсэж байгаа, хүмүүс яг яагаад ийм үйлдэл гаргаад байгаа гэдгийг судалчаад тэгээд тэрэн дээр нь тухайн хүмүүсээсээ яг шийдлийг сонсоод тэгээд тэр шийдлийг гаргаж ирдэг юм бас өөр одоо дээр bottom up top down гэдэг өөр тийм approach-ууд байгаа. Тэр болгоныг бас сурж болж байгаа. Тэнгүүд яг тухайн асуудлаас хамаарат аль тактик бас хамаарж байгаа. За энэ эрүүл мэндийн асуудал бол ялцчгүй top down болж байгаа тийм. Үнэхээр гараа авах болохгүй юм байна гэдгийг эмч мэрэгчлэнүүд мэдж байна. Тэгэхээр бид нэр энэ мессежийг өгөх хэрэгтэй. За арай өөр bottom up байх хэрэгтэй гэвэл одоо жишээлбэл бид нар гэр хорооллын асуудлыг ярихад одоо гэр хороолоос айгүй утаагаар чинь одоо бити нүүрс түлээд бай гэж бид нар bottom up хэлж болохгүй. Яа тэгэхээр тэр чинь тэр хүмүүсийн байгаа нөхцөл байдлаас хамаарат тэр одоо энэ асуудал үүсэж байгаа болохоор тэр эхлээд тэр хүмүүсийг ойлгоод тэгэнгүүтээ тэндээсээ одоо шийдлийг гаргаж ирээд тэнтэй холбоотойгоор одоо шийдвэр гаргагчид рүү мессеж илгээдэг ч юм уу тий. Скол илүү одоо ард иргэд рүү мессеж илгээвэл тэр нь илүү тэр ард иргэдийг ойлгосон мессеж тэр нь яг ямар зан үйл юуг сурталчлах юм ч гэдэг юм. Одоо тэр болгон бас ингээд судалгаан дээр суйрлана. Тэгээ одоо энэ болгоныг л одоо үздэг ийм салбар байгаа. Тэгээ айгүй олон шаттай ингээд судална. Тэгээл тэрэндээ зориулсан мессеж гаргана. Тэгээ дараа нь тэр контентээ хийн, тэрийгэ цатна гэдэг нэг иймэрхүү салбар байгаа. Айгүй том бас яриалаа. Ааха, тийм байна те. Тэгээ яалтчгүй маш их сонирхолтой бас гоё чиглэл салбар байна л да. Тэгэхээр магадгүй одоо нөгөө нийгэмдээ бас илүүтэй дуу хоолойгоо хүргэе. Нийгмийнхаа нэг тодорхой хэмжээний асуудалд би ингээд шийдэхэд нас гар би оролцъё гэж одоо бодож байгаа бас магадгүй тийм хүсэл сонирхолтой улсууд бас байдаг шүү дээ. Тийм хүмүүс бол илүүтэй энэ салбар дотроо илүүтэй энэ олон нийтийн харилцааг сонгож авал арай илүү тохиромжтой бас тийм боломж нь илүү төлхөө байдгийн байна гэж ойлгогдлоо. Тийм. За баярлалаа тий. Мөн одоо нөгөө нийгэм дээр чинь магадгүй байгаа асуудлыг олон нийтэд яаж хүргэх үү гэдэг чинь өөрөө бас их хэцүү асуудал шүү дээ тий. Зүгээр ингээл асуудал байна гэж хэлэх нэг өөр түүнийг бас илүү судалгаатаагаар тодорхой одоо нөгөө шинжилгээ ухааны үндслэлтэйгээр олон нийтэд хүргэнэ гэдэг бас илүүтэй өөр асуудал идэг. Тэгэхээр үүнийг бас илүүтэй судалж үздэг
тийм салбар юм байна гэж ойлгогдлоо. За баярлалаа. Тэгэхээр магадгүй бас үүгээр дамжуулаад нөгөө олон нийтэд бас илүүтэй ингээд нөгөө гой зүйлийг сурталчлах, зөв зүйлийг сурталчлах тий. Магадгүй одоо нийгэмдээ байгаа асуудлаа зөвөр шийдэхэд нь бас хүмүүст илүү нөгөө одоо мэдлэг олгох бас их хэрэгтэй, бас их гоё чиглэл юм байна гэж ойлгогдлоо. За баярлалаа, ярилцлаа. Тэгэхээр одоо ингээд сурч байгаа энэ чиглэлд сэтгүүл зүгээр сурч байгаа бүх залуучууд байгаа. Тэгэхээр магадгүй утгагүй төгсөөд мэргэжилтэн болж гарах гэж байгаа бүх залуучууд байгаа. Тэгэхээр өөрийнхөө зүгээс чи эдгээр бүх залуучуудад зөвлөгөө өгөөч гэвэл яг юу зөвлөмөр байна? Одоо ингээд салбар болгонд л нь хувьсалт өөрчлөлт гэдэг зүйлийг эрчимтэй явагдаж байна. Тэгэхээр магадгүй нөгөө сэтгүүл зүйн салбарт ч гэсэндээ магадгүй өөрийн чинь оюутан болж исэн үеэс өнөөдөр бол бас мэдээж тавьж байгаа шаардлагууд нь өөр болсон байгаа тий. Хэрэгцээ нь бас өөр болсон байгаа. Нийгэм маань бас л нэг өөрчлөгдсөн байгаа тий. Тэгэхээр одоо өнөөдөр өөрөө бол энэ салбар дундаа явж байгаа. За ингээд яг энэ үе шатуудыг туулаад явж байгаа байр суурьнаасаа одоо мэргэжтэн болж гарах гэж байгаа залуучууд танд зөвлөөж гэвэл яг юу зөвлөмөр. Тэд нар юун дээр илүү анхаарвал тий анхаарч өөрсдөө одооноос бэлдвэл салбар дээрээ гараад илүү амжилттай карьераа өсгөж чадах бол тэрэн дээр юу хэлэх вэ? За түрүүн би яг хэлжсэн би одоо бас азтай байсан гэдэг юм уу, илүү нөгөө дадлах хийх боломж олцсон. Тэгснээрээ илүү ажлын байран дээр эрт гарах боломж гарсан. Тэгснээрээ илүү би яг нөгөө нэг одоо яг юу хийх хүсэж байгаа нэг тодорхой нэг чиглэлээ тодорхойлох боломжтой болсон. Нэг талаар бас аз гэх юм уу. Одоо хүн болгон мэдээж те ингээл шууд ажиллаад л ингээл тэрийг эрт ингээд ойлгоод эсвэл ингээд явах боломж бас олдохгүй. Гэхдээ яг уу миний бодож байгаагаар яг тэр чиглэлээ мэрэгчлээ ерөнхий мэрэгчлээ сонгоцсон ч гэсэн яг доторх чиглэлээ аягүй сайн тодорхойлосоо тэрийг ер нь эртэл мэдвэл эртэл одоо нөгөө тэрнийхээ төлөө алхмуудаа хийх боломж нь нэмэгдэн. Тэгэхээр одоо оюутан байх хугацаагаа мэдээж яг хийх ёстой юм хийхээс гадна даваад илүү гүнзгийрүүлж сонирхлыг чинь татсан юм илүү гүнзгийрүүлж судлаасаа тэрнтэй холбоотой ном уншдаг тэр салбарын үнэхээр яг тэр салбарт нь ажиллаж байгаа хүмүүсийн одоо болдог олж уулздаг эсвэл одоо тэдний ярилцлага ном зохиол юу гэдэг тэрийг олж уншдаг ч гэдэг юм уу тэр тал дээр илүү цаг хугацаа зарцуулбал зүгээр юм болов уу гэж бас хэлмээр байна. Тэгээд яг энэ юм уушгах гэдэг дээр бас яг хэлэхэд энэ бол яг зөвхөн сэтгүүл зүйн гэлтэхгүй одоо би ч гэсэн яг одоо жоохон харамсч явдаг юм яг оюутан байх тэр 4 жилийн хугацаагаа одоо юм уншихад айгүйх зарцуулах ёстой байсан юм байна. Би бол яг хуу чадах ятгаараа уншдаг. Тэгтээ тийм амар мундаг байнгын уншдаг хүн бол биш байхгүй. Тэгэнгүүт яг тэр чадварыг угаасаа хүнд суулгах ёстой. Тэгээд тодорхой өөрөө дадал болох ёстой. Тэр оюутан байх хугацаагаа бас яг тэр дадлыг өөрт суулгахтаа бас зарцуулбал аягүй зүгээр. Яагаад тэгэхээр угаасаа зөндөө чөлөө цаг гарна. Тэгээд хичээлдэр ч гэсэн ингээд өгж байгаа юм болгоныг ингээд зүгээр өөрийнхөө чадварыг хөгжүүлж ин мэдээж юм мэдж ин гэдэг талаасаа харж уншаасаа тэгэхгүй бол ингээд нэг уншихал өстой тэгэл тэрийг нэг галтуурсан байдлаар нэг ингээл явдаг. Тэгээд тэр болгоныг ингээд арай өөр өнцгөөс хараад надад хэрэгтэй шүү. Би өөрийнхөө унших чадлыг дадлыг сайжруулж шүү гэдэг талаас нь хараад яваасаа. Тэгээд илүү одоо тэр нөгөө гүнзгийрэн гэдэг ааштай тодорхой нэг чиглэл рүү. Тэгэхэд бол яалтчгүй уншихаас өөр аргагүй. Тэгэхээр тэр чадварыг эхлээд өөртөө суулгачаад дараа нь тэр үнэхээр сонирхсан юмаа мэдээд авчих юм бол одоо зөндөө их одоо их сурвалж байна тий. Яг хөө мэдээж монгол хэл дээр их сурвалж арай бага байж магадгүй. Гэхдээ бас яг үнэхээр чи нэг юм сонирхож явах юм бол тэрийгээ судлыг гэвэл англи хэлийг чи бараг тэрнгээр дамжуул сурч болж байгаа байхгүй тий. Үнэхээр хүссэн юмаа судлах гэсэн чи монгол хэл дээр ном байхгүй. Тэгвэл англиар болоод ойлгохгүйсэн ч гэсэн ингээд тий чухал юмнуудыг төлөөс хараад ингээд уншаад тэгээ одоо яг хэл сурах гэдгээ зорилго биш. Юм одоо яг энэ чиглэлээр юм судлах гэдэг чинь чиний зорилго. Тэгээд хэл гэдэг чинь зүгээр л тэрэнд хүрэх нэг алхам чинь. Тэгэхгүй бол ингээл амар хүмүүс яг яаж хэл сурсан хэл сурах гэдэг чинь яг үнэндээ эцсийн зорилго биш шүү дээ тий. Зүгээр л чи ямар нэг юм мэдлэгээ дээшлүүлэхийн тулд одоо айгүй их сурвалж бол ихэнх нь англи хэл дээр байгаа юм чинь.
Тэрэндээ хүрэхийн тулд ч угаас англиа сайжруулах ёстой. Тэр бол зүгээр л нэг степ чинь. Тийм болохоор яг уу зүгээр амар юм тийм дадал байдлаар л оюутан байх хугацаагаа илүү өөртөө сайн дадлуудаа оюутан байхад илүү суулгах хичээгээрэй л гэж захимаар. За баярлалаа. Тэгээ ер нь бол нөгөө өөрийнхөө дуртай чиглэлээ аль болох эрт мэдээд авах юм бол түүндээ нөгөө өөрийгөө зориулж бэлтгэхэд илүү их төхөмтэй байх нь байна тий. Тэгэхээр оюутан байх үед мэдээж нөгөө одоо сурч явах үед бол юу гэдэг юм шиг нөгөө аюу завгүй байна да, хичээл ихтэй байна, шалгалт ихтэй байна, тэгээ бие талд ихтэй байна гэл ингээл даалгавар ихтэй байна гэл ингээл нөгөө тухайн нөгөө гүйцэтгэж байгаа зүйлүүд дээр хүмүүс илүү их анхаарат идэв юм шиг байна. Гэтэл нөгөө тэрний цаана энийг хийснээрээ энийг мэдэж авснараа би юу мэдэж авах уу, надад илүү юу даваа тал бий болох уу гэдэг дээрээ илүү анхаарах хэрэгтэй юм байна тий. Тэгэхээр үүний цаана миний өөрийн дуртай сонирхолтой чиглэл маань юу вэ гэдгээ илүү сайн тодорхойлох гэж бас тэр өнцгөөс хичээлүүдэд хандах юм бол өөрийгөө олж авахд илүү төхөмтэй байдаг юм байна. За баярлалаа. Тэгээд мэдээж нөгөө хэл гэдэг бол бас орхидож болохгүй нэг чадвар байдаг. Тэгэхээр хэл суурь нь яана гэхээсээ илүүтэй өөрийгөө олоод авчвал түүндээ нөгөө дотроос өөрт нь хүнд мотивац бий болоод тэгээд түүндээ илүү дур сонирхолтойгоор одоо өөрийгөө хөдөлмөрийн зах зээл бэлтгэхэд илүү амжилттайгаар бэлтгэхэд бас төхөмтэй байдаг юм байна гэж ойлголоо. Баярлалаа. Тэгэхээр тэгвэл одоо нөгөө талаасаа мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхдүүдэд юу гэж зөвлөмөр байна. Дөнгөж одоо ерөнхий аль сургуулаа төгсөөд энэ сэтгүүл зүйн салбарыг сонгож суралцъя гэж бодож байгаа хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгэхээр тэд нарт бас юу гэж зөвлөмөр байна. Тэд нар хандах зөвлөгөөс арай өөр байх болов гэж бодож байна. Тийм энэ тал дээр юу болох вэ? За одоо яг наад тал дээр чинь яг манай дүү сая 1-р курст орсон л та. Наа чи одоо яг манай гэр бүлийн хувьд айгүй тийм том сэдв. Тэгэнгүүт яг мэдээж би ойлгож чинь мэргэжил сонгоно гэдэг чинь амар хэцүү асуудал тий. Хүн болгон багаасаа яг юу болохоо мэддэггүй. Тэгээ угаасаа тэр хүний буруу биш. Гэхдээ яг ерөнхий зүгээр чиглэлээ ядаж мэдээд одоо за нэг одоо шинжлэх ухааны салбарч байдаг юм уу, нэг эмч ч гэдэг юм уу, эсвэл нийгмийн ухаанч гэдэг юм уу тий. Тэр ерөнхий салбараа мэдж байгаа бол ерөнхийдөө яг илүү яг энэ чиглэлээр тухайн яг сонирхсан чиглэлээр явж байгаа хүмүүстэй ярилцах ч гэдэг юм уу тий. Тэр илүү чухал юм шиг надад санагддаг. Одоо яг түрүүний одоо сэтгүүл зүй гэж ярьжсэн чинь сэтгүүл зүй өнгөд одоо хүмүүс ялангуяа жоохон хүүхдүүд ингээд дотроо зургатаар гаргах гэж бодож байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг үнэхээр яг сэтгүүлчээр ажиллаж байгаа хүнтэй ажиллаад яг тэр хүний өдөр тутмын ажил нь юу гэдэг нь өглөө ажил дээр офис дээр очиж компьютероо нэгэд юу хийдэг. Тэгээ яг тэр болгон одоо амар их дөнгөж ажлын байран дээр гарч байгаа хүмүүстэй гарч байгаа бэрхшээл нь яг тэр үйдэг. Одоо яг ингээл сураал нэг зүгээр нэг амар юм фантасайз хийгээл явж байгаа л яг ажлын байран дээр очингоо зүгээр бодит байдал дээр ингээл нүүр тулж байгаа байхгүй. Тэгэнгүүт өө эн чинь миний хийх юм биш юм биш үү? Энэ би чадахгүй маань скол амар тэнийг юм байж гэдэг юм уу те. Тэгвэл тэр яг зүгээр амар бодит байдал төсөөлөл хоёр нь зөрчсөн л байгаа байхгүй те. Тэгэнгүүт үнэхээр мэргэжлээ сонгож байгаа бол яг тэр ажлыг хийснээр чи яг ямар ажлын байранд орчиж юу хийх юм гэдгийг реалитигаа айгүйх судлах хэрэгтэй юм шиг надад санагддаг. Яг тэхийн тулд мэдээж яг энэ чиглэлээр яг одоо ажиллаж байгаа хүмүүстэй ярилцах, тэр хүмүүсийн ярьсан ярилцлага одоо юу гэдэг нь тэрийг олж мэдэх бас чухал байна. За баярлалаа. Тэгэхээр мэдээж нөгөө мэргэжлээ сонгохдоо бол нөгөө айл болох нөгөө бодит байдал дээр нь тулгуурлаж мэргэжлээ сонгоорой гэсэн зөвлөгөөг бас ариун зүйл маань өгч байна тий. Нөгөө одоо харагдах байдал биш. Харагдах байдлын цаана бодит байдлыг бий болгож байгаа тэр процесс чи өөрөө маш олон алхмууд байгаа тий. Тэгэхээр түүнийг нь илүү судлаж, түүн дээр нь тулгуурлаж мэргэжлээ сонгвол илүү бас нөгөө тухайн мэргэжлээр амжилттай ажиллах нь магадлал нас өсдөг байх юм байна тий. За баярлалаа. Тэгвэл ариун зулын маань нэг өдөр өнөөдөр ер нь хэрхэн өнгөрдөг вэ? Ажлынх нь одоо нэг өдөр өнгөрдөг процессосоо бидэнтэй хуваалцвал сонирхолтой байх тий. Аха. За одоо бол гэрээсээ ажиллаж байгаа. Хөл хорионд орсон байгаа. Тэгээд гэхдээ яг хуу гэрээсээ ажилласан чинь офис дээр ажилласан чинь ерөнхийдөө тэгэл яг компьютер дээр ингээл гол юмас хөрөлж хийж байгаа. Тэгээд ерөнхийдөө яг ажил маань эхлээл бид нар одоо 7 хоногт хэд хэдэн удаа хурал хийж байгаа. Тэгэл яг хин юун дээр төвлөрж байна. Одоо тустай ажиллаж байгаа болохоор бас
тэрийгэ зохицуулах нь аюу чухал байгаа. Тэгээд аюу хурлуудад оролцсон. Тэгээд одоо яг түрүүний миний хэлсэнчлэн байгууллагын одоо яг миний гол хийх ёстой зүйл гэх юм бол яг байгууллага маань яг юу хийж ин яг яагаад ийм юм хийдэг вэ? Яг юуг өөрчлөх гэж ингэж хийж байгаа вэ гэдгээ одоо мэдээлэх нь миний гол үүрэг. Тэрнээс гадна хажуугаар нь бас давхар нөгөө нэг энэ communication-ыг ашиглаад бас нэг зөв зан үйлийг сурталчлах тий. Одоо яг манай байгууллагын үйл ажиллагаа явуулдаг чиглэлээр илүү гендертэй холбоот, гендер суурьсан хүчирхийллийн эсрэг яаж хүний зан үйлийг өөрчилж болох вэ? Яаж хүмүүсийн хандлагыг өөрчилөх вэ гэдэг талаар одоо төслийнхэнтэйгээ бас хамтраад юм хийдэг. Тэгээд ерөнхийдөө бол яг одоогийн хугацаанд одоо ойрын үед бол ерөнхийдөө эх оны төлөвлөлтөн дээр илүү их төвлөрч ажиллаж байна. Тэгээд нөгөө түрүүний хэлсэнчлэн яг өдөр тутмынхаа юмыг ингээл хийгээл хар яг нөгөө том зургаа бас харах шаардлага гарч байгаа. Тэгээ яг энэ он шилжиж байгаа үед яг тэр аюух боломжийг олгож байгаа. Яг юу хийх ёстой вэ, яах ёстой вэ гэдгийг илүү төлөвлөх боломж гарч байгаа. Тэгээд яг өдөр болгоо ингээл төслийнхэнтэйгээ харилцсан, төлөвлөлтөө хийн, хурал хийн гэл ингээл нэг мэтгэд л ингээл орой болцсон байдаг шүү дээ. За маш их баярлалаа хариуцлаа. Тэгэхээр би бас ингэж асуумаар санагдаж байна л да. Одоо ингээд мэргэжлээрээ сураад төгсөөд ингээд ажиллаад тодорхой хэмжээний туршлага хоригдлуулад карьерийн замналаа эхлүүлээд ингээд явж гин. Тэгэхээр өнөөдрийн ингээд өнцгөөс харахад мэргэжлийнхэн сайхан тал нь өөрт чи яг юу санагддаг вэ? Энэ мэргэжлийг эзэмшснээрээ хүнд ямар одоо өгөөчтэй юм те. За мэдээж одоо сэтгүүлчин гэдэг бол нийгэмд дуу хоолойгоо хүргэдэг. Тэр нь бол нөгөө бидэнд мэдэгддэг тал нь. Тий. Гэтэл хувь хүнд өнөөдөр тэгвэл энэ мэргэжил нь яг юу олгох юм бэ? Энэ мэргэжлийг эзэмшснээр магадгүй нөгөө 10 жилд байсан ариун зул өнөөдрийн оюутан байсан ариун зул тэгээ өнөөдрийн ариун зул ингээд бас магадгүй өөрчлөлтүүд гарсан байх. Тийм талаасаа бидэнтэй хуваалцаач. Сайхан тал нь яг юу байх вэ? За яг сэтгүүл зүйн салбарт ажиллаад яг сэтгүүлчээр ажиллахад бол яг гол сонирхолтой юм нь гэвэл янз бүрийн хүмүүстэй уулзна. Тэр аюу сонирхолтой. Яг тэгэж уулзаж ярилцсанараа одоо миний юмыг харах өнцөг өөрчлөгдөж байгаа. Бас миний мэдлэг дэвшилж байгаа. Одоо бас тодорхой нэг сэдвэр би одоо жишээл бүхний мэрэгчлэлтэн биш те. Тэгэнгүүт тухайн нэг хүнтэй ярилцах ч гэдэм бас бол нэг сэдвэр бичиж хахад би одоо өмнө нь тэр тухай мэдлэггүй юм чинь би тэрийг судлах хэрэгтэй болно. Тэр тухай мэдлэгээ дэвшүүлэх хэрэгтэй болно. Тэгэхээр одоо бүх юмний мэрэгчлэлтэн болохгүй ч гэсэн одоо маш олон салбар руу орж зүгээр нэг тэр салбарын нэг тодорхой хэсгээс ч гэсэн мэдрэх боломж өгдөг. Тэгэхээр одоо илүү юмыг маш олон өнцгөөс нь харах боломжтой болно. Маш олон салбарын одоо мэдлэг мэдээллийг авах боломжтой болно. Тэр нь одоо илүү сайхан гэх юм уу? Одоо нөгөө худлаа хэлдэг бол гэдэг шиг ямар ч сэдвэр одоо нөгөө нэг юу гэдэг те мэдэхгүй ч гэсэн ингээд тодорхой хэмжээний ойлголттой тэгээ нөгөө хүнээс ядаж зөв асуулт асууж чаддаг те нэг тийм чадвартай болох нь одоо сайхан тал гэх юм уу? За баярлалаа. Тэгээд түрүүн бас нэг асуусан байгаа хувь хүнийхээ хувьд тэгвэл хэрхэн одоо өөрчлөгдсөн бэ? Магадгүй нэг хүмүүс ярьдаг штэ өмнө нь одоо энэ мэржлийн эзэмшгээс өмнө магадгүй нэг 10 жилтэй ч юм уу их тийм нээлттэй биш байсан. Магадгүй одоо тийм мэржлийн эзэмснээрээ ийм ур чадвар суралцаад би илүү их нээлттэй болсон ч гэдэг юм уу тийм ингээд нэг хувь хүний хувьд өөрчлөлтүүд гарсан байдаг шүү дээ. Тэгэхээр сэтгүүлч гэсэн мэржлийг эзэмшснээрээ ариун цалын үед ямар өөрчлөлт гарсан бэ? Тэр талаасаа бидэнтэй хуваалцаач. За яг над саяны жишээ авсан тэр чинь бас баг над тэр махаг яг би бол нэг тийм амар нээлттэй хүн биш л те. Одоо тийм жоохон интроверт маягийн хүн байхгүй. Гэхдээ яг л нөгөө нэг сэтгүүлчээр ажиллаад айгүй олон хүнтэй уулзаал тэгэхээр чи хүссэн хүсээгүй ингээд чөлөөтэй байх ёстой. Одоо нөгөө ярьж байгаа хүний ч гэсэн ингээд тий тухтай байх ёстой. Тэгжиж би тухтай байна. Тэгжиж тэнд гоё яриа өрнж гоё юм гарч ирнэ тий. Тэгэд яг тэр тал дээр
хувь хүний хувьс бас өөрчлөгдсөн гэж бодож байна. Яг миний жишээ хэлчихлээ. Зөв. За баярлалаа. Тэгэхээр магадгүй бас энэ мэргэжлийг эзэмшиж байгаа нөгөө салбарынхнаас онцлог бас байж магадгүй юм тий. Өсөөгүй яг ингээд ийм илүүтэй ийм хүмүүстэй харилцах чадвар илүү шаарддаг бас салбар учраас тийм өөрчлөлтөөс өмнө гардаг ба тий. За маш их баярлалаа харилцлаа. Тэгээд өнөөдөр миний ярилцъя гэж бэлдсэн ерөнхий сэдвүүд манаас ингээд өндөрлөж байна. Тэгэхээр миний асуугаагүй архисан зүйлүүд байвал нэмж хэлнэ үү? Төгсгөлийн одоо хэлэх зүйлийг өртөж өгөлтэй. Тэгэхээр нэмж хэлэх зүйл байвал хэлнэ үү? За цаг үетэйгээ холбоол нэг юм хэлье да. Одоо ингээд яг хөл хорой энэ өвчин гарсан байгаатай холбогдуулаад айгүй их чөлөөт цаг гарч байгаа гэж бодож байна. Яг ингээд бүтэн цаг ажиллаж байгаа хүмүүс адилхан ажил явж байгаа. Гэхдээ одоо ялангуяа оюутнууд гэрээрээ хичээлээ хийж байгаа. Гэхдээ мэдээж тэр бол ингээд сургууль дээр очиж хичээлээ хийж байгаас мэдээж завтай байгаа гэж би өөсөө мэдэж байна. Гэхгүй манай дүү оюутан. Тэгэнгүүт яг энэ үеийг жоохон үр бүтээлтэй ашиглаарай. Гэхдээ үр бүтээлтэй ашиглаж ингээд өөрийгөө шахаад өөрийгөө дарамтанд оруулаад сэтгэл зүйнхээ хувьд өөрийгөө ингээд бусдад харьцуулаад бити тэгээрээ. Гэхдээ зүгээр сонирхолтой юм ал илүү их судалж мэдхэд одоо энэ үеийг ашиглаасай. Тэр нь заавал ингээд өөрийгөө шахаал ном уншаал тийх албагүй. Тэгээ үнэхээр уншмаар байвал унш. Бүр болохгүй бол гоё ярилцлага үз, зүгээр дуртай киногоо үз Гэхдээ тэр чинь бас яг ямар нэг хэмжээгээр чамд өөрт чинь нэг ахиц дэвшилт авчирж байгаа юм байвал бас зүгээр бах. Тэгэхээр энэ үеийг өөрийнхөө хувьд үр дүнтэй ашиглаарай. Гэхдээ яг энэ гүл оройны үед амар их хүмүүс энэ үеийг үр дүнтэй ашиглаж нөгөө нэг юу лээ чиний өрсөлдөгч чинь ингэж яхад гэх юм яваадсан шүү дээ. Тэрэн шиг бас тэгж амар тэхинж хайшин. Гэхдээ тэгээ ядаж л нэг тодорхой хэмжээнд үр дүнтэй ашиглаад нэг ядаж нэг habit-ийг бас өөртөө суулгаарай одоо нэг өдөрт нэг сонирхолтой нэг артикл нэг нийтлэлч уншдаг юм уу номоо бэг. Тэгээд яг нэг сонирхолтой сонирхсан чиглэлээрээ нэг баримтат кино үздэг ч юм уу Заавал тийм амар байх ч албагүй л дээ. Зүгээр скол нэг шоу, сериал, үзээд тэрийгээ нэг англи сабтайтлтай үзээд ядаж англи жоохон тэшүүлдэг ч юм уу Нэг тиймэрхүү үр дүнтэй байдлаар ашиглаарай л гэж захий. За маш их баярлалаа Аранцлаа. Тэгээд ер нь бол манай олон төгсөгч нарын нэг байгаа. Тэгээд хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн гэдэг бас энэ хүмүүнлэгийн ухааны их сургууль гэдэг айлараас овоглоод өнөөдөр амжилттай бас салбартаа ажиллаад явж байгаа Аранцлаа цаашдынх нь ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. За тэгээд нийгмийнхаа олон асуудалд бас дуу хоолойгоо өргөөрэй. Олон хүмүүст бас юм зөв мэдээллийг дамжуулсан маш их олон гоё нийгэмд хандсан гоё ажлуудыг бас санаачилж амжилттай хэрэгжүүлнэ гэж бол итгэж байна. Тэгэхээр амжилттай нийгэмдээ ас дуулаа өргөсөн сайн сэтгүүлч болоорой, олон нийтийн мэрэгчлэн болоорой гэж бас хүсье Аранцлаа. За, стах баярлалаа намайг өрсөнд. Баярлалаа. Тэ өнөөдөр бидэнтэй ярилцсанд маш их баярлалаа. За ингээд манай өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн шинэ дугаараар дахин уулзлаа. Баяртай.